Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-тай хамтугаа сонсогчдоо дахин өглөөний мэндийг хүргэе. За мэдлэг гэж минийгийн талбараатай та мэдхүү нэвтрүүлэг маань эхэлж байна. Радиого 2 дугаар студиуд хөтлөгч Ундрах, Од, найруулагч Эрдэнэ мөнхнөр хамтран ажиллаж байна. Продюсер Батбаяртай баярлалаа. За дахиад өглөөний мэндээ. За шинэ өглөөний мэндийг дахиад хүргэе. За та мэдхүү нэвтрүүлгийн мягмар гаргийн газар зүй гэсэн сэдвтэй асуултуудтай дугаар эхэлж байна. За та 77 38 83 77 77 88 30 дугаар дээр холбогдохдоо утасныхаа спикерийг унтраагаарай, радиогоор сонсож байгаа бол бас унтраагаарай. Утсаараа шууд яриад яваарай. Тэгээд нэрээ хэлээд ороод ирвэл баярлаа. Тийм ээ. За өнөөдрийн нэвтрүүлэгтээ маань high speed хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ Sky Media хамтран ажиллаж байгаа шүү. Баярлалаа Sky Media да. За тийм. За хүмүүс маань холбогдоод их савчхуу да тийм. За тийм. Бано 8860 88 65. Өглөөний мэндийг хүлээн. Өглөөний мэндийг. За энэ бол амжилт хүсье. За баярлалаа. За энэ бол 7600 гаруй арлаас бүрдсэн энэ улсыг Дорны тэнгисийн сувд гэж нэрлэдэг бол ямар улс вэ? 7600. Дорны тэнгисийн сувд аа. Тий хочин. Нөгөө амар олон аралтай Индонезиа бол аралтай тий. Индонез биш гинэ. Биш юм байна. Биш гинэ. Өдөр сайхан өнгөрүүлээрэ баярлалаа. Өдрийн ажилд амжилт. За мундаг байна. Бас тэр хавцаа төхүүлээд байна. Би гэхдээ ер нь бол бас Индонез гэж андуурхаар л юм байна. Тийм байна тий. Яг нөгөө хоч нэр нь бол Дорны тэнгисийн сувд юм байна. Тэгэхээр яг ер нь улсууд ч бас өөр өөрсдийн хочтой байдаг шүү дээ тий. Тийм шүү дээ. Манайчууд Азийн цагаандаг наа өөрөө өөрсдөө нэрлэсэн тий. Энэ өөрсдөө нэрлсэн нэр үү эсвэл өөр нэр үү? Одоо яасан юм бол тоо. За тийм ээ. Өөрсдөө хүнээ бичээд өгөөрэй. 9023. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайхан амарсан юм блэ? Сайхан амарцгаасан уу? Сайхан хэм блэ? Багийн. За багийн. Багийн амжилт. За 7600 гаруй арлаас бүрдсэн энэ улсыг Дорны тэнгисийн сувд гэж нэрлэж хочилдог юм байна. Гэхдээ Индонез биш шүү. Индонез биш юм байна. Зүг тэр твдэгэд хэлчих болох уу? Зөвхөлдөөд өгч болох уу? Юу вариант хувилбар бол байхгүй. Индонез биш, Азийн улс Дорны тэнгисийн сувд гэж байгаа юм чинь. Тэгээд 7600 гаруй аралтайг нь ер нь бол асуултандаа жоохон шипи байгаа л баг та. Тийм байна. Тэр аваар дөхүүлээ хэлэх юм уу? Шри-Ланк юм болов уу? За баярлалаа биш ээ да. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За биш байлаа. Одоо дараагийн хүн 3 дахь хүн. 8828 3 дахь хүн. Мөнх жаргал нөө. За мөнх жаргал. Амжилт хүсье. Мөнх жаргал. Филиппин. За зүгөө. За тэгвэл энэ улсыг эзэнт гүрнүүдийн орчуулгын газар Азийн зүрхч гэж нэрлэдэг тий. Болвол энэ ямар улс вэ? Азийн зүрх эзэнт гүрнүүдийн оршуулгын газар. Тийм тэрийг нэрлэдэг. За ямар улс вэ? Харин Азийн зүрхэнд байд юм байна. Тийм байна тий. Монгол бодлоо. За значит эзэнт гүрнүүдийн би оршуулгын болохоор одоо ганцлага зэрэг л бодоод байгаа. За. Гэтэ тэр одоо эзэнт гүрнүүд гэхээр одоо яа гэв. За. болохгүй бол буудаад үзэх юм уу? Муслим шашинтай тий. Умидгүй. Би чамааг өмнөөс баярлалаа. За баярлалаа. За Афганистан дээр нарай баярлалаа маяг. Зөв. Тий. Сүүлд том Орос Америк Google хэлсэн газар. Тийм ээ. Хөөж байгаа л ингэж олж байгаа юм л тий. Тэгдэг ахгүй яарэ. Тий эзэнт гүрнүүд эдрэхээр нөгөө сүүлийн улс орнд бодохгүй жоохон төрчихгүй. Жоохон урагшаа бодохгүй юу? Өмнөх түүх рүү явахгүй. Тий ордон ч бас байгаа л да. Тийм. За удахгүй Нусантара гэх нийслэлтэй болж магадгүй байгаа энэ улс юу лээ? Юу л наа чин Нусантара гэдэг нийслэлтэй болох гээд байгаа. Би чи нэг тулахаараа бас Гой толдог. Тэгвэл жоохон өгүүлчихээ л та. Эквадорын маргад эрдэнэ гэж бас хочилдог гин. Тийм байна. Нэг лаг хотл бариад байгаа шүү дээ тий нөхдүүд. Тий наа чи нөгөө юу үстэй. Индонез. Тэр арай мундаг аль мөнгө заргал үнэхээр урд нь асуултанд орж ирж ирсэн юм хэлээд байгаа шүү хэлээд байгаа. Бид яг сайн байна мөнгө заргалаа. Замаар өргөе. Өдрийн ажилд амжилт. Манай өдрийн анхны ялагч боллоо. Тийм шүү. Нэрээ сануулаа хэлчихэд өмнөх асуултуудыг чинь сэргээгээ явж байгаа шүү нөхдөө. Шинэ юм орж ирээл өмнөх нь орж ирээл ингээл холдоол явж байгаа. Явж байгаа. Тэгээд амжилт мартаад байна шүү манайхаа. За арис. Өглөөний минь тарин бол та. Өглөөний минь сайхан амарсан уу.
За, Европын холбооны нийслэл нь одоо хаана байх вэ? Брюссел, Бельги. тэгэл яах вэ? Молдав улс ямар хоёр улсын дунд оршдог вэ? Наач Румын Украин. Оо тэр хараа. Яаст тарахгүй хэлж байна. 19-р зууны Францын дэвшилтэт романтизмын төлөөлөгч заяа зохиолчийн нэрээр нэрлэгдсэн гудамж Францын баг хот болгонд байдаг гинэ. Энэ хүний нэр нь юу вэ? Романтизмын төлөөлөгч гэсэн үү? Тий, 19-р зууны романтизмын нэр төлөөлөгч. Дэвшилтэт романтизмын нэр төлөөлөгч гэж байгаа шүү бүр. Францын баг хот болгонд нь байдаг гэж чинь тий. Тийм бахан тий. Сони юм байна. Сони юм байна. Алдартай зохиолч. Гэхдээ Францч бас алдартай зохиолч. Виктор Хьюго гэдэг. Зүгээр хэлээ та. Ингээ өнөөдрийн хариу хоёр дахь ялгч боллоо шүү. Баяр иргэе, баярлаа. Тэр ажилд амжилт. За баярлаа. Мундаг шүү те. Мундаг байна. Орж ирэл бужигнуулаад явчих юм. Торхгүй хариулж шүү. Тэгж бай шүү. Одоо тэгвэл дараагийнх нь хүнд асуулт асуунаа. Тийм үү? Дараагийн үнд яас зүгээр хахад. Дараагийн тэр хүн ч одоо ороод ирлээ те. За. 99.7 байна уу? өглөөний мэнд сүхэ. Өглөөний мэнд. За. За, жилд 90 сая жуулчид очдог Европын улс. Венец юм болов? Европын улс. За, баярлалаа биш байлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тэгсэн юу жоохон бодсонгүй яачлаа. Тэглээ те. Бодчихлаа тий. Ер нь 90 сая гэдэг нь зүгээр тоон дээр л ярьж байгаа болохоос биш хамгийн маш их жуулчд очдог гэсэн үг. Дэлхийн хамгийн их жуулч очдог хоттой улсын байх хэрэгтэй. Бано. Өглөөний мэнд жижиггүй асуулт. Өглөөний мэнд. Ойр толбогцсон сайн уу да чимэн сайн байна. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За. Амжилт хүснэ. За, жижиггүй болцоос юу асуух вэ? Их хөөрх юм асууж. За, та сонгоод асууна. Доор байгаа. За, тийм би доошоо явж байгаа шүү. За. Бурхангүй газрын юу галзуурна гэдэг вэ? Бомб. Оо, тийм. Бомб галзуурна. Тэгвэл зүг чигийг олдог багжийг юу гэдэг вэ? Ложа. Оо, тэр мундаг штэ. Ложин. За. Улсын баяр наадамд нөгөө хамгийн сүүлд орж ирсэн морийг юу гэж нэрлэдэг вүлээ? Юунд орлоо гэдэг вүлээ? Баян хотог. Оо, мундаг штэ. Энэ үгтийг харцаарай. Мундаг байна шүү. Сайн байна хүн аль. Жижиг хүн аль. Чи хичээл дээр онц сурдаг бах те угаасаа. Бас дараахан. За баярлаа. Баярлаа. Хичээлд амжилт. За. Нэг хөөр. Харваас онц сурдаг өө. Харваас онц сурдаг өө. Тэ мэдлэгтэй. 85.8 байна уу? Өглөөний мэнд тэр гамбаа байна. За гамбаа. За жилд 90 сая жуулч очдог Европын улс. Энэ Парис, Франц хамгийн их жуулч авдаг. Тэгэлгүй яах вэ? Маш зөв. Өөртөө бүр залхацсан байдаг гэвстэй. Парисын ч. Хүнд орчдөг гэдэг. Тэгдэг бах та бодвол. За 1500 урт талах нь. Багет уу? Тийх баха нэрээ. Гэтэ нэрээ гоё амттай юм л. Гоё. За 1510 онд энэ улсад энэ улсын нийслэлд гацуур модыг анх чимэглэж засж исэн гинэ. Яа хаан уу? Энэ Герман билүү дээ. Герман биш ээ. Нийслэл хотод наха. Германд бол гацуурыг анх тэмдэглэсэн юу 1510 он гэхээр бас нэлээд улс нь өөр юм байна. Скандинавын улсууд уу? Мэдгүй тэгээ тань руу хөлж бас хэцүү байх. За Финланд гэдэг оны доош. За баярлаа. Скандинав биш ээ. За өдөр ажилт амжилт. За гамбаах маань нэг асуултанд бүдэрлээ. Скандинав бол биш шүү. 90 байна уу? Өглөөний мэнд дүргийн саган мангассан уу? Өглөөний мэндээ. За ирмээ амжилт хүсье. Яавсан цоглог орж ирж байгаа юм. За гоё. Цоглог. Угаасаа цоглог. За цоглог залуу. 1510 онд энэ улс нийслэлдээ анх удаа гацуурыг чимгэлж исэн гинэ. Скандинавын улс биш, Герман биш. Герман биш. Германч болно. Германаас гацуур үүсэлтэй гэдэг. Гэтэ Германд нөгөө нэг тийм хатан хаан ч юм уу тэр нөгөө айлууд нь гэртээ тэмдэглэдэг юу? Англи, Лондон юм уу? Англи юм уу? Өдрийг сайхан өнгөрүүлээрээ хүнд хүүлж өгж агчсан сонсч байна. Скандинавын хор юм уу? Скандинав биш. Биш юм уу? Биш. За баярлаа. За баярлаа. Өдрийг сайхан. Заака. Зөв хариултууд бол ороод ирсэн байна. Орж ирж байгаа. 92 тэгдэг. Өглөөний мэндээ сайхан амарсан уу? Хин гэсэн байна. Сухатраа. За Сухатраа амжилт. За 3 дахь хүн хариултаа авч болно. 1510 онд анх
гацур мотыг чимгэл засчихсан гинэ энэ улсад нийслэлд нь. Буудаад үзэх Тэгээ. хөглөө. Тэгээ. Хойд Европын улсууд байгаа. За хэлээ. Лэл үзье. Хойшоо гэхээр яг Скандинав руу төгөх гээд нүг юу? Одоо алдах юм юм чи. Тийм ээ, алдах юм байгаа. Скандинав биш бол таараад байна. Биш. За Австрийн болов? Биш байлаа. Гэхдээ юу шүү. Латв гинэ. Латвийн Риг хотод хамгийн анх Тийм байна. тийм гэж байна. Зассан гэж нийслэл хоттой. За. За, Лихтенштейний Вант улсын нийслэл юу вэ? Лихтенштейн Люксембургийн болов? Люксембург ч тустай хот улс үсттэй. Тий. За баярлалаа. Өдрийг сайн өнгөрөөрэй. Өдрийн ажилд амжилт. За. 94.1 байна уу? Манай өглөөний мэнд. Сайхан амжилт юм бэ? Тимур гэсэн. За Тимуртай амжилт хүсье. Лихтенштейний Вант улсын нийслэл нь юу вэ? Лихтенштейн уу? Лихтенштейний Вант улсын нийслэл чинь Дэн. Ягаа нэг нэртэй. Дүн. Хариултууд бол орж ирээд байх шиг байна. за би мэдгүй байна. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. За, өдрийн ажилд амжилт баярлаа. За. За энэ Лихтенштейн өөрөө гинэ биш ээ. Лихтенштейн өөрөө тусдаа нэртэй юм байна. Нэртэй байлгүй яах вэ? 88-40 байна уу? Өглөөний минь хоёроо Сүхбаатар байна. Би одоо энэ Жанжин гэдэг нэрээр орно. Адилхан нэртэй. За би тэгвэл Жанжин гэж тэмдэглээд авчи. Жанжаа. За. Буудчууд жаа гэдэг шиг. Лихтенштейний Вант улсын нийслэл нь юу лээ Жанжаа? Нөгөө юу вэ? Монако мөн үү? Матайс. Өдрийг сайхан. 3 хүн билүү? 3 юм уу? Тий, 3 хүн. 3 болсон юм шүү дээ. Азтай байна. Та. Жанжаа азтай юм Вадуц. Вадус гэж хотод юм Вадуц шүү. гэж байна. Монако ч өөрөө улс шүү. За тийш. дэлхийн хамгийн өндөр хамгийн том амьтад энэ твд амьдардаг. Аль вэ? Африк уу? Оо зөв. Анааш цаамаа гэж байна шүү дээ. 2010 онд энэ улсад болсон аимшигтай газар хөдлөлтөд туслах зорилгоор 85 алдартай хүн We Are the World гэдэг дууг дахин дуулсан. Аль улсын тухай ярьж байгаа вэ? Тийм ээ. Наач нөгөө Рианагийн нутаг үстэй. Барбадос уу? Биш ээ. Хаити гэдэг. Тий. Ирина хаан төрсөн. Хаити чи үлээ. Барбадос юу Хайти орчинд шал өөр твд орчтой Тий, шүү. ах тэр юм болсон 10 тий. Тэгсэн тий. Аа. За Египтээс илүү олон пирамидтай улс дэлхийд байдаг нь юу вэ? Наач нөгөө инкуд байдаг чи үлээ. Инк руу явбал буруу шүү. Инкуд бол буруу юу? Биш юм байна, тий. Египтээс олон пирамидтай. Тий, Египт бол алдартай пирамидтай. Египт 200 орчим пирамид байдаг гинэ. Тэ алдартай. Харин энэ улс болохоор илүү олон тооны пирамидтай, өөр нэг тэр инкүүдтэй холбоотой ч болохоор илүү өндөр пирамидтай гэдэг байна. Тий, хийц нь бас арай жоох өөр байдаг те. Жохон төхөлчгүй байхгүй юу? Африк тийшээ яваад үзэх юм уу? Африк. Тайстам битгүй байна. Мозамбик. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Жанжин сайн байсан. Сайн байлаа Жанжаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Бодчих Жанжаа гэсэн. Одыг бодчих. Одыг л бодмаар байна. 89 байна уу? Бано. Өглөөний минь. Хин бэ? Өглөөний мэнд. Сайхан амарсан уу? Хин блэ? Сайхан далаа байна. Хин гэсэн бэ? Далаа. Далаатай амжилт хүсье. За, Египтээс олон пирамидтай улс ямар улс байгаад байна? Египтээс олон пирамидтай. Тий. Пирамид чи Египтт л үт юм байх гэсэн ч үгүй байна. Тийм байна. Харин тийм За байна. бостой боломжтой даа мэдгүй байна. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Залхуу штт. Буудаж муудаа гарахгүй. 88.1 байна уу? Байна. Өглөөний минь очроо байна. Өглөөний минь сайн амарсан очроо. Одоо буудах хүн гэхдээ очроо яг хариулчих واخ уу? Тий, Египтээс олон пирамидтай улс. Оо. Суда. Зөв. За, мэдж байна. За тэгвэл газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд хоёрт бичигддэг улс юу вэ?
За нэгт чи Орос, хоёрт чинь юу байдаг вэ? Ганцхан улстай хэлдэг. Ийм чи ийм хүлээсэн. Канада хоо. Юу. Зөвөө. Бид арай муухай артуулсан уу? Айгу муухай артууллаа шүү. Ер нь Канадыг бодож ирсэн. Бодож байгаа. Очиж яг мэдчихээ. Үнэ. За тэгвэл Хойд Америкт заяа анх удаа 1904 онд зуны олимпик зохиосон гинэ. Аль улс вэ? Америк Лос Анжелес тохой. За зөвөө. Би яг хот дээр нь унгаагч шүү дээ. Америк юм байна. Тийм гинэ. За баярлаа. Ялагч боллоо гэхэд. Өдрийн ажил амжилт. Өдрийн ажил амжилт. Өдөр бас бодлоо тий. Тэгсэн өдөр бас ялагч болсон юм чинь. Орж ирэл зүгээр ялагч болоо. 8861 байна уу? Байна уу? Муухай. За сайхан амарсан уу? Сайхан. Сайхан амарлаа. Муухай. За Джеймс Бондын зохиолч Ян Флеминг Хойд Америкийн энэ улсад амьдарч байхдаа цувралынхаа бүх зохиолоо бичсэн гинэ. Энэ аль улс вэ гэж байна. Джеймс Бонд нөө. Тийм зохиолч нь Ян Флеминг гэдэг нэг өөртөө Бондтойгоо төстөөдөө царайтай хүн мэддэг. Тэгдэг далаа гэдэг хүн. Тийм. 53-аас 59 оны хооронд бичиж дуусгасан юм байна. Тэгээд нэг Хойд Америкийн нэг улсад амьдарч байгаад энэ зохиолоо бичсэн гинэ. Тэр Америк нэг хотын нэрийг хэлэх юм. Нэг улсынхын нэрийг хэлвэш баха. Улсын л хэлж. Хойд Америк нөө. Тэр юунд ч Канадад гэж байгаа шүү дээ. Хойд Америк биш шүү баха. Америк төв рүүгээ орох юм байна. Юу Хойд Америк биш шүү. Би бас Хойд гэд буруу хэлсэн шүү. Америк шүү. Тийм. Одоо засъя. Тэгвэл юу юм бэ? Юу? Энэ хараа Их Британаас тусгаар тогтножсэн улс юм байлээ шүү. Тэгвэл юу юм бэ? Халуун дулаан уур амьсгалтай. Тий. Хойд мод руугаа биш хараа өмнөд Америк руугаа явна илүү. Харин тийм ээ нэрчлээ. Аргентин, Уругвай гэж яваад байна, Бразил гэж яваад байна. Дотор яваад гаднаа яваад байгаа юм. Гадуурны яваад ахч байна би яа. Ахаа бүр нэг Коптэйгээ жоохон дөхтөө, Коп руу дөхөнгүүтээ нэг арал руу явдаа. Тэнгис рүү гардаа. Карибын тэнгис рүү дөхтөө. Ингээд юм яхаар тулаад бүр. Юм чин тэгнэ ахаар. Юм чи ер нь тэгдэг шүү дээ тулаад. За уучлаарай баярлалаа. За баярлалаа хаа сайн байсан шүү. За бүгсэн баярлалаа. Өдрийн сайн байсан. Хойд Америкт төрүүлээ ажиллаа бит хоёр. Тэглээ 99 зэрэг. Урд. Төлөөний химлээ. Гана амжилт. За Гана Өмнөд Америкийн нэг хотод энэ нөгөө зохиолч Ян Флеминг амьдарч байхдаа нөгөө нэг алдартай Джеймс Бондын цувралыг бичсэн гинэ. Өмнөд Америк гэдэг улс. Нэлээ урагшаага тий. Тийм үү. Улсын нэр нь юу вэ? Тий, түрүүн Кубтэй нэлээ ойролцоо гэдээ төхүүлсэн тий бас. Чийл биш аа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За. Айгуу цаглаг гарна. Энэ хүний нэг алдж байгааг сонсоод инээхээр таах баярлж байна тий. Би ер нь хүн алдахад айгуу дуртай, хүний муу дуртай. Гэхдээ уг нь гайгүй хүн шүү дээ манай агч. Худлаа. 91 тэгтэй байна уу? Алло, үгүй За мундаг төрөө. За энийг бол хариулчих уу? Ой, 3 дахь юм чинь чил гэж бодсон шүү. Чил биш. Карибын тэнгис Кубтай ойрхон арал гэхээр Ямайк. Ямайкт амьдарч байхдаа бичсэн гинэ нөхөр. Тий. Хойд Америкт ордог гэж шүү. Тийм үү? Тийм гэж Хойд Америкт ордог гин. За буруу харжээ, бас буруу харж. За. За. Эртний грек хэлээс заяо. Аз гэдэг твийн нэр гаралтай юм байна. Харин тийм. За энэ Аз гэдэг чинь ямар утгатай нэр юм бэ? Бид нар ч одоо Азууд шүү дээ. Үгийнх нь утга нь юу юм болоо гэдэг тий. Манай Азуудын нэрийг грекчүүдээс санаа авч гисэн шүү дээ. Эхнээс авч гисэн шүү дээ. Мэдмээр юм байна. За санаа оноо байна уу? Бууднууд ээ. гэж одоо даабл гэсэн үг юм байна. За баярлалаа. Өдрийг сайн өнгөрүүлээ. За мундаг хөөргөн буудаж байна. Энд ихтэй ер нь тийм мэдмээр л юм байна те. Бас мэдэхгүй л юм байна. Мэдсэн. Тийм мэддэг болно. Одоо нэг нэлмээр юм байна. Тэгмээр юм байна.
За 77 77 38 83 77 77 88 30 дугаар дээр та холбогдсон. За хоёлаа нэг завсарч тий энэ За хооронд. тэгээ. За. За манай нэвтрүүлэгтээ болов нь шүү дээ тий. High speed хязгааргүй интернет хязгааргүй хэрэглээ Sky Media хамтран ажиллаж байна. Яг ингээд ажил хийгээ сууж хахад интернет тасрах айгүй шүү те. Эсвэл нэг гоё кино үзэж яхад. Тий. Хэрвээ танд ийм асуудал байвал яг одоо интернетээ солилцгоо. Skynet-ийн интернет байна, Sky Media-гийн интернет байна. За өндөр хурдны 100 мегабит хурдтай дээрээс нь high speed болон өндөр хурдны интернет IPTV хосолсон. Гэрийнхээ нөгөө нэг кабель дургу сэтгэл дундуур хүмүүс байдаг штеп. Бага. Тийм бол та яг одоо Sky Media-г солиод тавьчаарай гэж хэлье. За тэгээ high bundle үйлчилгээний шинэ хэрэглэгч болох юм бол Sky телцгийн мен дээр байршиж байгаа хүрдийг эргүүлээд бэлгийн эзэн болох боломжтой. За. Бүх шинэ хэрэглэгч нь Бэлэгтэй юм байна. За тэгээд хамгийн хямдар хамгийн хурдан өрхийн интернетийг мэдээж Sky Media санал болгож ийн гэж байна. За интернет мэдээж муу байна гэдэг бол ерөөсө бүх юмны одоо нэг тийм стресс, уурыг барахтай нэг тийм шалтгаан болдсон шүү дээ. Одоо ажил хийж байгаа. Интернетээр л хамаг юм зохицуулж байна. Одоо ерөөсө интернетг бол амьдрал явахаа байчаад байна. Үгүй гэрт одоо хоол хийж байгаа эхнэр тэнд интернетээр зургатаа IPTV-гээр үзэж байна. Хүүхдүүд тэнд видеогоо интернетээр үзэж байна. Тэгээ бид нэр ажиллаа ихтэй бас интернетээ ашиглаж байна тийм. Би тэнд кино үзээд байна интернетээр. 1080-аар. За тэгээд хязгааргүй интернет хязгааргүй хэрэглээ гэсэн юм уурайтай high speed гэж байгаа тийм ээ. За дэлгэнгүй мэдээлэл нь бол 76 TikTok гэсэн дугаараас авч захиалга өгөх боломжтой. За 76 TikTok гэж байгаа. Энэ дугаарыг сайхан цээжилж аваад захиалга. Интернет удаа тэгвэл шууд захиалга өгч. Ингүүл амарх юм шиг 76 гэдэг тоог нь тогтоож байгаа. Хоёр удаа илчих 76 9000. Оо 9000. 76 9000. Тэгэл ийшээ яриад захиалга өгч. За тийм. За high speed high bundle ерөөсө гацхгүй, тасрахгүй, тэгээд өрхийн интернетийн үйлчилгээ ч гэсэн найдвартай үйлчилгээ байдаг шүү. Тийм ээ. Одоо алин болгон тэгэл одоо ингээл удаал, стрессээ, нервээ бараал те ингээл няравтаал явж байгаа те. Интернетээс болж няравтахгүй шүү. За тэгээ high speed хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ Sky Media утасны дугаарыг дахиад нэг хэлээд үгүй 76 9000. Тийм ээ. Sky Media баярлаа. За газар зөө өгсөн сэдвээр 5 мэдхүү нэвтрүүлэг маань явж байна. Шууд дараагийн хүмүүс авчи да. 88 тэглээ байна уу? Сайн байна уу гэлөө нэмэн? Сайн байна уу? Хэм блэ? Айкотан. Их бат амжилт хүсье. За иход эртний грек хэлнээс гаралтай Аз гэдэг үг юм байна. Аз TV-г бол нэрлэж байгаа үг. Энэ ямар утгатай үг вэ? Asia гэдэг үг маань. Яа, мэдээ би ч одоо 3 хүн билүү. Үгүй 2 дахь одоо яана буудан да. Буудээ. Грекчүүдийн хувьд Азууд ямар байх нь вэ? Тий одоо ямар одоо бэлэгдэлтэй юу гэх юм те. Дорн нь өгч जैन. Гэхдээ яг биш. Яг тийм тий. Тэгж जैन. Ер нь Аз хүн байж Аз гэдэг нэрнийхээ утгыг мэдээд авчих. Мэдмээс юм байна. Наад мэдээгээд орж ирсэн. Аламайн одоо. За хахад нэг голбор хэлээд үзье. За хахад нэг за бодъё. За хахад нэг ганц бодъё. За. За ганц бодчих. Одны юм биш. За 5 4 3 За бодъё. За баярлалаа өдрийг сайхан. За сонсож байгаа мэдээж аваарай. Баярлалаа. За манайхны нэг гоё юм унсан чи гэсэн нэг тийм жаргалтай ундаг хүмүүстэй. Унж босч идэг хорвоо. Тийм. Айна зигнэг. Өглөө нэмэд буяа байна. Өглөө нэмэд буяа. За. За 3 дахь болсон жинкнээсээ. Гэхдээ мэдхүү Асия энэ грек хэлний Асия гэдэг үг ямар утгатай юм? Уучлаарай юу гэсэн бэ? Грекчүүд маань биднэрт Аз гэдэг нэрийг өгсөн юм байна. Тэгээд грек хэлний Асия гэдэг үг нь ямар утгатай үг вэ? Мэдгүй хариултаа авч болно. Тий, 3 дахь хүн. За. Хариултаа авчи. Наран мандах гэсэн утгатай гинэ. За. Гоё утгатай юм шүү. Бид болж гоё нэрлсэн. Гэсэн утгатай үг юм ба штэ. За, одоо жигнээс эхний асуулт. Энэ нутгийг хятадын дараа хамгийн их хүн амтайд ордог улсын нэр юу вэ? Энэ нутгийн дараа чинь 3 дахь гэсэн үг шүү дээ, тий. За, Пакистан билүү? Орос билүү? Пакистан байж тээ 191 сая энэ улс болохоор 255 сая гэж байна. Баруй. 255 сая гаруй хэрэг. За. Одоо орж ийн. Яагав дээ. Гинэ. Америк байна уу? Интернэшнл. Орос уу? Орос арай биш ээ. За баярлалаа. Өдрийг сайн. Гой боломжууд гаргаж ирвэ. Харин тийм ээ. Гэвч болсонгүй тий. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За өдрийг сайхан. Ой. За.
77 77 38 83. 77 77 88 30 гэсэн дугаарууд үлээж байна. Газар зүй гэсэн сэдвээр өнөөдөр та мэдхүү нэвтрүүлэг маань явж байна гэж ширээс тэг байна. Бано. гэнэ бэлгээ. Өглөөний Аа, мэндэ. сайн амарсан уу? Хамтаасна. За баярлалаа. За, энэтхэг хятадын дараа ямар улсын хүн ам 3-т ордог вэ? Америк орох Зөв Америк 340 сая зөв шүү. Хин Америк орж байна уу? Тий, Америк орж байна. Хин гэсэн бэ? бэлгээ. Бэлгээ. За бэлгээ За. уучлаа. За дараагийн асуулт. За дэлхийд нүүрс төрөгч ялгаруулдаггүй одоо ганц улс Азад байдаг гинэ. Нүүрс төрөгч ерөөс огт ялгаруулдаггүй байна. Энэ ямар улс вэ? Яг мэдээж ялгаруулж байгаа. Бага хэмжээгээр. Тий, бага хэмжээгээр ялгаруулж байгаа. Тэр нь ерөөсөө одоо баг тэгтээ тэнцдэг гэх юм уу? Харьцуулаад үзвэл Бусад улстай харьцуулах тий. Ааха. Тийм үү. Айгуу тийм эко улс ахна шүү. Тий, жилд нэг 2.2 сая тонн нүүрс төрөгч ялгаруулдаг. Тэгтээ 3 дахин их одоо шингээх чадaltaй модтой гинэ. За энэ улс хаантай? Дашрам Тайланд бол таараад Аа биш бай. Хөө яг төөрөлж авч За төөрөлж. баярлаа. Жон хүлээж авахгүй те. Тий. Заримдаа би бас ууг нь дөхүүлчий гэж одоо сайхан сэтгэл юу яа дээ? Юу лээ? Агуулдیں۔ Тий, ер нь гайгүй хүн штэ уг нь бол. Хаа нэг тий. За 77 77 38 83 77 77 88 88 34 байна уу? Бана. Сайхан амарсан Өглөөний үү? мэнд. Өглөөний тамираа. Тамира амжилт хүсье. Тамира дэлхийн улсуудаас энэ улс хамгийн бага нүүрс төрөгч ялгаруулдаг гинэ. Нүүрс төрөгч. Тийм тэгээд энэ улс хаантай? Тайланд бол биш. Тэгээ манай ч одоо хаантай өөр улсууд байгаа штэ энэ чинь Япон байна. Япон болов. Бод гэсэн тий. Тий, модороо ерөөсөө тэрийг ингээд баг тэгтээ дийц болгочдөг. Нүүрс төрөгч гэдэг чинь хүлэмжийн хийн гэсэн үг зүгээр биш. Тий, хөлөмжөө хийгээл хэлээд байгаа ах ер нь. Мал багтай гэсэн үг шүү дээ амттай. Ихтэй бахан те тэгвэл Тий, ер нь бол ихтэй нэг тийм Сингапур ч юу лээ. хаантай билүү? байгаль нь их юу л ус байх гэдэг энэ. Сингапур хаантай билүү? Сингапур хаантай баг. Тэгтээ Сингапур хаантай юм. яг хариулт мөн үү? Тэгээ Сингапур л гэж орж ирэлээ. Өдрийг сайхан өнгөрөөрэй. Өдөр ажил намжлаа. За. За одоо ингээ хаантай улс чинь цөөхөн болчлаа тий. Тайланд алга болчлаа. 80-88. Япон л бахан. Сайхан амарсан хин гинэ? Эрдэнэ амжилт хүсье. За асуултаа сонссон нөгөө? сонсон. Юу вэ? Юу вэ? Яг Япон боллоо л гэж. Төрөлгөл хэлж байгаа шүү. 3 дахь хүн болсон билээ. Тэгсэн. За энэ болохоор Бутан улс юм байна. Бутан. Жилд 2.2 сая тонн ялгаруулдаг ч гэсэн 3 дахин их шингээх чадaltaй модтой буюу ямар ч байгаль орчинд одоо хор нөлөөгүй улс гэсэн. Тийм гэсэн. Нүүрс. Аз жаргалын индексээр бас нэлээд өндөр явдаг санагдаж байна. Оо хамгийн өндөр явдаг тийм. Нэгдсэн үндэсний байгууллагаас хүлээн зөвшөөрсөн хэдэн улс Аз төвд байдаг вэ? Хитулсаа. 20 улс. Хүй. Жог айхуухан Аваа бодлоо. байлгүй дээ. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. Ундрахад итгэвдээ гинэ. Хаяа итгэж болно шүү. 80 70. Өглөөний Өглөөний хаалцсан. Оо тэглээ. Цаасаа хамарсан хүн алдсан. Сайхан марсан. За амжилт. За нүүбээс Аз хэдэн улсыг хүлээн зөвшөөрсөн байт юм бол? Надад чи ямар ч гэсэн 50 хүрдэг юм 40 хэд байдیں۔ 40 хэд үү? За ер нь зөвл яваад бай шүү. Ер нь нэг хантаадаа манай хүн алдсан. За Европ бас нэг тиймэрхүү байсан. Тэр аль нь нэлээд Мэдгүй. 48 орчим байдаг. Яа, орчим. Энийг зориулмаар санагдж байна. Яг 48 юм биш үү? Зөвхөн. Аз Африк хоёрын дунд ямар нэртэй тэнгис байгаа вэ? Аз Африк. Аз Африк. Арабын юу гэдэг вэ? Тэнгис гэж байгаа те. Араб юм уу? Арабын тэнгис гэж байгаа юм уу? Үгүй. Араб чанга бодож хэлтэй одоо хүн төрүүлээд байгаа юм. Улаан тэнгис лөө. Тэр зөв штэ. Айгу мундаг. За тэгвэл нийт шүтлэгтний тоогоороо Азад хамгийн их түгсэн шашин юу вэ? Нийт шүтлэгтний бит хоёр нөгөө талаараа ер нь бол яриад байна те. Нөгөө тал дээр арай яриаг байгаа Ярьсан. Ер нь бол тэ шашнуудын нөгөө юу гэж ярьсан байгаа. Гэтэ их олон юм ярьсан дөө.
Энэ зэгтэй хамаагүй тий. Оо мэдгүй. Энэ бол өстой дөхөөл бол өстой амархан болох гэдэг юм аа. 5 4 За нэг хэдэн шашин байгаа юм чинь 2 магдлалын яаж үзэж байгаа л таач маар юм шиг. Ислам. зөв шүү. Мундаг хүн аль ингээ ярьж боллоо ш. Сайн байна. Тэгж гэж бодогдоод байсан. Тэгээ яриаггүй гэхэр чи ярьсан гэхэр чи ислам болчихсон. Зөвлөг эндээ төхүүлзээ. Тий Аз ч баг тий 20 нэлээд гарan 30 шахам ховно гэж байгаа шүү. Тэгсэн байна те. За баярлалаа хүү аль зөвхөн хичээл номд нь амжилт хүсье. Баярлалаа өдөр сайхан өнгөрүүлээ. За сайхан өнгөрүүлээрэй. За мундаг. Бодсоор гал гаргаад ирдэ шүү те. Ер нь бол Тэгдэг. 77 38 83 77 88 30. Манай хариултууд нүгээр бужигнж байна. Сайн хариулж байгаа хүмүүстээ Будаа баярлалаа. гэсэн байна. Будын шин чинь бас арай бага юм байлээ шүү. 2 тэрбум хүн исламын шашинтай гэсэн Тийм, будын шин бол ер нь Индонез чинь үлээ хамгийн нөгөө баг бүгдээрээ шахуу шүтээ. Тийм, будын шин чинь нэг 600-аас 700 сая хүн байдаг гэж хэлсэн шүү. Өглөөний мэнд. Өглөөний мэнд 8094. Өглөөний мэнд. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Нэр нь хэмбэлээ. Баатраа байна. Амжилт хүсье Баатраа. За Баатраа, дэлхийн хамгийн урт төмөр зам Аз твд байдаг. Ямар нэртэй төмөр зам бэ? Мэдгүй юу? Төмөр зам гэхэр хоолоогоод Багцаалаас хоолоогоод 9289 км үргэлжилдэг гэж байна. Бөө. Урт юм байна. Тий. Ястаа мэдэхгүй байна. Буудахгүй юу? Азийн нэг орон хэлчихгүй яа ямар? Азийн нэг хоёр орныг холбосон гээ ядаж тэгээ хэлчих юм уу? Төгөөлөх юм уу? За орохгүй болоо таах тий. Хотлоо байна. За өдрийн ажилд намжлаа. Дараагийн удаа амжилт. Манайхын дээр зүгээр сав гээл ороод ирлээ. Гэж байна. Төрүүлээ л гамшд. 91 байна уу? Оо байна. Наагамш нөх юм бэ? Темко нөө. Темка амжилт. За дэлхийн хамгийн урт төмөр зам Аз твээр ер нь байдаг юм байна. Анх удаа холбогдож байна танад. Амжилт хүсье Темка зөндөө холбогдоорой дахиад. Энэ төмөр замын нэрийг юу гэж нэрлэдэг юм болоо гэж. Ямар дахиад нэг асуулт тавьчихв. Дэлхийн хамгийн урт төмөр зам Аз твд байдаг. Ямар нэртэй төмөр зам бэ? Тэстэ мэдгүй байна. Хятад л байгаа хта бодлоо. Хагаад дандаа ятад байдیں۔ Энд ч юм бас манайх занахын улс байгаа шүү дээ. Монгол гээ байж л. Нэрийн л асуугаад байгаа шүү гэхдээ. Байхгүй юу? Манайхан гэхдээ ер нь бол уг нь мэдэн дээ. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За тэгээрэй. Тэгээрэй баярлалаа. За. Амархан асуулт манайхаа. Та нар жоохон хүн дээр одоо. Ер нь бол сонсч л байсан л байгаа те. Ер нь бол Өглөөний мэнд сэлб байна. цааглын юмдээ. За сэлбэл яг хариулна. Тэгэнтэй. Тий. Сэлбэн дэлхийн хамгийн урт төмөр зам Азад байдаг бол нэр нь юу вэ? Хамгийн сүүлийн нэг төгсгөл байгаль амрын магистрал дуусч байгаа Транссибирь. Тэгэлгүй тий. 9289 км 5772 мөн сурталчилсан байна юу гэж. Ахтар урт юм За байна. 1992 онд Бохиг хоригдсан улс дэлхийд хоригдсан анх удаа хоригдсан улс Азад байдаг. Энэ улс ер нь нэг сони итгээд хөлбөттэй. Тий, хэцүү чанга хөлөөтэй. Аль улс вэ? Сингапур. Нэ тэгж таараа. Тийм, амьдралын өртөг мөртгөн бүр тэнцсэн тий. Тэгтээ гоё гисэн тий. Гоё хоо. Аз ТV-ийн хамгийн урт нэртэй газар Таиландын Бангкок юм байна л да. Тэгээ энэ Бангкок хотын албан ёсны бүтэн нэр нь айгүй олон үсгнээс бүрддэг юм байна. Хэдэн үсгнээс бүрдэх вэ? Хамгийн урт нэртэй газар нь тий. Тийм. Бангкокт байдаг. Үсгнийхэн тоог л хэлнэ. Бангкок гэдэг хотын нэр нь угаасаа өөрөө айгүй урт гэж. Тийм Албан үү. ёсныхан тийм албан ёсныхан нэр нь. Урт нэртэй Юу л өслөх сардаг юу юучлээ тэрнийг бодлоо. тий. Үсгний тоог нь хэлнэ гэхээр одоо баримжаалал бодсон ч болж байна. Тэгээ баримжаалал буудвал бит хоёр айгүй сайхан сэтгэлтэй. Ялангуяа сайхан сэтгэлтэй бие авбал. За хамгийн урт чинь 30 хэд өсөлттэй байдаг. Тэгэхээр тийм урт юм байх таа. Оо, өөр их урт Тэрнээс юм байна. урт юм байна. Тийм үү. Гиний Ойролцоол хэдээр зөрүүлэх юм. хідээр зөрүүлэх юм. Гөө тэгэл харин хэдээр зүлхэн 10 марвар бол зөрүүлчихье тий. Тэр 10-аар зөрүүлж байгаа бол бүр урт байх нь шүү. Нөгөө амар урт юм байна. Тэгвэл мэдэхгүй юм байна уу? За тэгвэл би 38 л ч өөр юм байна. Биш юм байна. Өдрийг Энэ сайхан өнгөрөөрэй. За өдрийн ажилд амжилт. Хизүү. Энэ хэцүү юм байна тий. Энэ ямар амар асуулт вэ? Энэ асуултыг болох уу гэж.
За тэгвэл харнаа. Тэгээ. Хэлж үзье л та үзэх гэж үзье. Ямар хөө нэр байна. Нэр ус нь юу гэж байна? Энэ чинь Тийм байж тээ ёо. Юу гэж байна? Энийг би хэлж чадахгүй мэн үү? Дүнд К-гаар хэлж гэн. Хэлдэг. Тэгэр төгсөж. хэлчихээ. Чи өөрөө хэлэхгүй юу? За, юу гэсэн юм бэ лээ бэ? Крунг тэп гэж явж штэ. Энэ ой. За хайгаад үзье. Энэ хараа та тийм. Оо залэг. Дэлхийд хамгийн уртгийн за энэ нэг нэрээ харж манайхан хэлдэг. Бүр дэлхийн хамгийн урт юм уу? Дэлхийн хамгийн урт гэсэн байна энд бүр ингээд айгүй урт нэр байна. Чи чадвал юу яачих хэлээд үзчих. За би чам руу бүр ингээд. Чи гаргацсан уу? Гаргаагүй байна. Гаргаагүй. За, чи 77 38 83 77 88 Дугаараад 30 тасраад байна. Зэрэг давхар дуудлагууд ирэх шиг бэ шүү. Тэгдэг тийм тохиолдол байдаг. За энэ нэр нь байна шүү дээ те. Нэр нь бол ингэж байгаа юм байна. Ерөөс амархан юм байна чи. За хэлчих. Пэн чи яасан. Залхи. Анаас эхэлж байгаа юм бэ. Хэлчих. За байж. Крон теп маханакан аман ратаноксин махитара аятана матака поп напарат. За чи дондор нь дуудлага гараад ирлээ авч. Өгсөн юм. 94 тэг 4. Самана. За хэм блэ? Бано. Эрика радиогоо унтраагараа хөө. Тэгээ уцаараа шүү дээ. Явчаарай. Тэгээ. Тэгвэл очроод байдаг. За Эрикадаа амжилт хүсье. Энэ Бангкокийн албан ёсны нэр нь маш урт юм байна. Хэдэн үсгнээс бүрдсэн бэ? Сая одгоо тал дээр нь явсан. 100-аар хэдэн үеийнхтэй өгнөд байгаа гэдэг санагдаад. Тийм байна. Тэгээ 100 гардаг чинь зөв шүү. Хичнээн үе юм бэ энэ чинь. За 160 эдгээр байдаг санагдаад байна. Зөө. Оо. 168 үсгтэй гинэ. Энэстэй завхарсан урт нэртэй юм байна энэ. Юу прасит мараси. Үгнүүд оролцсон байгаа гэх шиг харагдав. Тэг нэлээд олон үг баг шүү. Нэрийн санаж нь хэлтэй гэж байхгүй. За дараагийн асуулт Аз төв дээр байдаг Аз төвд байдаг газрын хамгийн том биетэй амьтан юу вэ? Хуурай газрын хамгийн том биетэй амьтан. За. Аз төв шүү. Тийм ээ. Аз. Тийм за. Йоо, яг сая эргэлдэж яхад унгаах. Манго жимсний тариалалд нийлүүлэлтээрээ дэлхийд нэг улс тэргүүлдэг мангоч гоё жимс шүү. Гоё. Ямар улс вэ? Английн хатаа хааны кинон дэр энэ гардаг ш нэрээ. Юуг нь төхөөлөх юм уу? Тэв нь? Би сая хэлчихлээ ш Английн хатаа хааны Юун дээр гардаг гэдэг. Манго жимс гэсэн үү? Тийм манго жимс. Манго бол угаасаа дулаан газар ургах хэвээр. Тий. Тэгээд англитай холбогдох гэдэг нь ихэр ч одоо тэгэл бараг болчихлоо шүү те. Тэглээ шүү. Юу ах вэ? Жилд 20 сая тонныг ер нь бол тариалт юм байна. За. Нийлүүлт юм байна тий. Юу юм Шри-Ланк юм болов? Өдрийг сайхан өнгөрөөрэй. Жохон зөрчлээ. Гэтэ сайн байсан шүү. Өдөр ажилт намжилт. Хоёр асуултанд хариулсан тий. Баярлалаа. Энэ нөгөө нэг кинон дээр энэ улсын иргэн энэ улсын угаасаа энэ улс Английн одоо эзэмшилтэйсэн л болж таарж байгаа шүү дээ Их Британи. Тэгээ кинон дээр энэ улсаас ирсэн хүн зөвлөхөр нь ажилдаг санагдаж байна. Хоёрдугаар Элизабетийн тухай кино. Тэгэхээр чин бүр амар хэлчихэж байгаа юм шүү. Тэгсэн үү? Буцаалаа энэ улсын эзэн зөвлөхөр нь ажиллаагаа санагдаж байна. Өглөөний минь маран байна уу? Яа өглөөний минь болтоо байна. Болтоо амжилт хүсье. За манго жимсний тариалалт нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг улс. Шри-Ланк онцлоо сая. Тэгсэн. Жилд 20 сая тонныг нийлүүлдэг. Зөв. За тэгвэл яахан зөвчлөө хэрэл ерөнхийдөө ойлголоо шүү дээ. Тэглээ те. Юу Азийн хамгийн том нуруу Хималай ямар улсын нутаг дээр байдаг вэ? Непал. Ямар улс дамнах вэ гэж. Непал. Хятад. Хэдийг хэлвэл нөгөөх нь Бангладеш. Бангладеш байхгүй. Бангладеш байхгүй юм байна. Баггүй энэ тэгтгүүл. Зөв энэ. Тэгээ хамгийн их Шерпа Мерпатай бас хоёр дахь Шерпа ихтэй нэгтэй улсууд нь яасан? Ягам нөгөө. Ийшээ угаасаа очиж байгаа л тэг юу авдсан шүү дээ нөгөө Шерпан дээр тий. Нөгөө төлөөсөн ч авах. Би 3 улс хэлээгүй лөө. 3 Багдад байна. Багдад байна. Хималай ч нийтдээ хэдэн улс дээр байгаа юм бэ л гэдээ асуугаад байгаа байхгүй юу? За нэг нь юу юм бэ? Тоог нь хэлжүүл авах юм уу? 4 улс дээр үт юм уу? Хималай ч айгуу том уул штэ.
Эверестийн асуугаагүй Хималайг нийтээр нь асууж байгаа шүү дээ. нийтээр нөө за. Хималайн нуруу гэж 3 багтаад байна, 4 бас багтаад байна. Иран орох уу? Иран. Манай төрд. Атөрөө. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ болдоо. Баярлалаа. За баярлалаа. Талын хитэн уусаас хилээд өчлөө шүү. Тэглээ хоёлооч бас нэлээд дэмжлээ те. Тэгсэ. Ууйн хараа шуудангийн хайг нь ингэж хэлдэг. Яг тэр чи яваад байна чи нэг Юу н? яг нөгөө урт нэртэй Кванлан Патум Тани гэж эхэлдэг Тийм байна. хайгтай Панлан байлаа. Патум Тани гэж эхэлдэг нэ шууд ингээ. Нараа шагдрагч юунд амьдарч исэн бах нэ. Тийм байна. Энэ Крон теп ма накан амангратан каносын гэж эхэлдэг юм байна. Амарх юм байна уу гайг. Оо 168 ха өсгтэй юм чинь. 9561 байна уу? Байна өглөөний минь. Өглөөний минь дээ. Тагаамш нөө химлээ. Бүгд наа ямар асуултанд орсон ба? Айгу хүнд асуултан дээр орсон. Одоо яана? Химлай ямар улсыг дамж байдаг вэ гэж байгаа юм. Хямлай. Эсвэл яг тэдэн улсыг гэж хэлжүүл авъя шиг тий. За энтх. Зөв. Төвд. Зөв. Пакистан. Зөв. Тэгээд одоо нэг улс болж Хятад. За зөв. Апполо. Дахиад нэг хэлжүүл авчил да. Ингээд 4 болсон уу? 4 болсон тий. Тий. Хятад. Балвч нь осохгүй тий. Яагаад урахгүй Хималайн нуруу. Орох. За ингээд авчираа. Тэгээд авлаа. Өөртөө ихтэй байл да. 6 улсыг дамнад юм байна. Тий. Энтэг Пакистан, Афганистан, Хятад, Төвд, Бутан, Балб гээд. За Аз ТV-ийн зүүн хойд талд ямар далай байгаа вэ? Зүүн талд шүү, зүүн талд. Аз ТV-ийн зүүн талд. Ямар далай байгаа вэ? Аз ТV-ийн зүүн талд. За энтгэхэд очий дөө. Өдрийг сайхан өнгөрүүлээ. За баярлалаа. Өдөр ажилд амжилт. Амжилт. За юу яана тулгамд нь орж гарна, нандуурчин дүрн. Одоо нэг хүн авах уу? Амчих уу? Амчих байна. Тийм ээ. Тийм ээ. За одоо нэг хүн аваад. 77 38 83 77 88 газар зүйн сэдвтэ та мэдхүүгийн асуулт холбогд явж байгаа шүү. 9665 байна уу? Сайхан амарсан уу? Байна уу? Сайхан өглөөний минь багтгүй байна. Өглөөний минь дээ. За өнөөдрийн сүүлийн хүн болж байна. За тийм. Азийн зүүн талд ямар далай байгаа вэ? Аз ТV-ийн зүүн талд. Номхон далай. Үу зөв штэ. Зөв. За дэлхийн хамгийн том, хамгийн муухай үнэртэй Рафлесе Арнолди гэдэг цэцэг байд юм байна. Аль улсад ургадаг вэ? Хамгийн муухай үнэртэй одоо нөгөө хүүрийн цэцэг энэ төр гэдэг тий. Тийм. Тий. Тэгээ мэдээж халуун орнд ургах гад байна. Also ТV-ийн гэлж явах уу? Зөвхөн явах уу жоохон. ТV нөө ТV нь Аз. Ер нь бол тий халуун орнд. За. Бид ер нь Азийг их сайн ухсан байгаа. Азд бол их олон юм байгаа. Энд гэхдээ нэг сонио ингээд дотроо төмпөнтэй юм шиг муугаагаар хэлдэг. Би өөрөө тайлбарлаж байгаа шүү. Тэгээ гадналынх нь дэлбээ айгу том юм 5 дэлбээтэй. Дотроо ингээд хувин шиг. Төмпөнтэй юм шиг 5 дэлбээтэй цэцэг юм байна. Гол нь ингээд хөвөн шиг ингээд төмпөн шиг ингээд юм амсар нь хумигцээ. Тэгэнгүүтээ гадналтай юм 5 дэлбээтэй. Тэгээ нэлээд том. Тийм, маш том гэжсэн тий. Муухай үнэртэй гинэ. 2 м энэ тэр 2 м энэ тэр хурж ургадаг гэсэн баг шүү. Тийм үү. Хөвөн тариалт улсад байх нэ. Хөвнөө. Тэг яг эндээс хүмүүн олболт юм уу бас мэдэхгүй тий. Мэдэхгүй. Муухай үнэртэй хүн гараад ирлээ. За би Вьетнам гэж хэлэл унаа да. За үнэхээр унлаа. Баярлалаа. Баярлалаа. Өдрийн ажилд амжилт. За сайн байлаа гэхдээ. За. Энийг яхаа асуух юм уу? Хадгалах юм уу? Хэлэх юм уу? Хадгалах уу харин? Яг. Хадгалах уу? Хэлэнгүүтээ дахиад асууч. За тэгье. За тэг. Энэ штэ юунд хаана гэлээ? Энэ юунд вэ шүү? Индонезид байдаг гинэ. Тий. Борниогийн ширэнгэн ойд байдаг. Бүрэн ширэнгэн л ургадаг юм зэрлэг цэцэг л байх л дээ. Зөв. За баярлалаа. Манай өнөөдрийн ялагч өнөөдөр 5 хүн ялагчаар тодорсон байна. Мөнх жаргал ариун болд жижигхэн хүн аалз маань орж ирсэн. Очроо тэгээд том хүн аалз. Том гэхээр буруутна. Ер нь
хүн Анхны хүн алц. тий орж ирсэн. Баярлалаа. За баярлалаа. За ингээд 8 цаг 54 минут болсон. Та мэдхүн нэвтрүүлэг мөн өндөрлж байна. Үргэлжлүүлэн эрхэм сонсогч та бүхэн 9 цаг 10 минутаас нөгөө тал нэвтрүүлгийг хүлээн авч үзэн сонсороо. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ high speed хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ Sky Media хамтран ажиллалаа. За баярлалаа өндөрлөгч. Баярлалаа. Хамт байсан сонсогч үзэгчдээ баярлалаа. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3